ертөнцийн аялгауны эзэн ичээ. Нарт ертөнцийн ил буурлууд найган суугаад л насан залуухан цусан шингэхэн урсууд мэгшин уйлаад л түмэн суу ухаанаа ил ертөнцтэй мартсан төгөлдөр их мэрэгдээ илхэн замбтаа гэсэн баатар их сүрээ түмэндээ цацсан түмэн мэрэгдээ артаасаа алдсан учир их үйл ариун сэтгэл уужим шиврээ бороо ихтэй урсууд минь. Зуунаараа нарнаараа өнгөрөвч зуурдын ил ертөнц замбуу твийн ил элэг түмэн их гэрэлд хөтлөгдөж сайн муу саар муу бүхэн нь гэрэлтэйгээ нэгэн зүгт оршиж баатар их зоргоо юунд гээвэ урс сэтгэлийн гэрлэн мөнхөд бадамлах атал симхий зүүний сүгчээр орох нь юуны учир вэ? Бондгор борхон урсууд минь болбраа жаахан урсууд минь түмэн их мэрэгэн урсууд минь түүх ихтэй жаягт урсууд минь зөөлөн гараг зөвхөн өнөөгөл гівүү хатуу үйлсээр дүүрэн хахар гаргуудыг л ганцгаан гівүү хүүх тэнгэрээ умарцсан газрын урсууд хөө ил хуйга өмсгөө байсан хүчит их зэвсгээ хагсгаа байсан та урс өрөвч сайхан сэтгэлээ өмнөө тавиад хатуу бэрхийг давн туулах хашир цантаа гэдгээ мэдхүү дээ. Нарт ертөнцөө гээгээд та нар хаа хүрхээ хармаар байна уу? Төрүүлсаа зүнд нь хаяад түмэн артаасаа холдоод юу болохоо үзмээр байна уу? Хүүх тэнгэрийн элчүүдийг харалгүй өнгөрөөч өглөө үрсүүд минь. Хүмүүн алтан заяаны буман сайхан элчүүдээ шаарласнараа болоод харласнаасаа болоод хөрст дэлхийгээс алдснаа мэдсэнгүй юу? Энхэн нарт ертөнцийг чинь хамгаалах гэж энхэн нарт гаригаа авч үлдэх гэж балчирхан үрсээ хайрлах гэж ирсэн буурал их өвгдийгөө та нар харсангүй дээ. Сэтгэл зүрхний амин ихээс хийж шиг тоос 3-ын динсээр бүтсэн ч хармууд эзлэгдээд байгаа энэ дэлхийнхээ хахир хатуу бүхнийг нь давхаар түн буман хөх тэнгэрийн урсууд илхэн надтай илхэн замбуудаа нэгээрээ ирцгээхэнтэй. Түмэн их төвшин буман их сүйтэнгүүд төрлөө арилжиж төмнөө гийсэн түүхээ умартаж төгөлдөр их жаягаа мартсан урсууд санацгаа нарт ил дэлхий чинь нялххан чамааг төрүүлсэн ичий чинь ихээ хайрлаж дийлээгүй хэрнээ алтхан биеэ ихийгээ хайрлна гэд амбардам явдаг гэлөө морьтон баатрууд нь байхаа байсан Монгол их цусаа гэсэн түмэн их ёсоо умарцсан тэлмэн жороогоо ардаа орхисон төгс төгөлдөр үрсүүдээ харцгаах миний бяцхан үрсүүд минь хар нийгэмдээ хар мухагта түмэн их гайда төвшин сэтгэлээ сэвтэж төрлөх их нутгаа алсын алсад аваачих гэсэн балчирхан мулгуу үрсүүд та нар минь буман суу ухаанаа мах цуснаасаа гаргацгаа түмэн их номтоо сэргээцгээ үрсүүд сохор зоос юмбууны араас амиа худалдаж жаргал үзээгүй балчир үрсүүдийг түмэн улсууд руу илгээн байж эрдэм мэдлэг ухаанд суралцах үрсүүдээ түмэн үрсийн боолн болгож төгөлдөр их заяат үрсүүдээ буман их зарлагт үрсүүдээ жанжин үгийн зэвэр зүхэн үйлдэлийн муухайгаар зовоон байхын хэрэг юусан бэлээ. Дөрүлжин хараа илгэндээ наасан дөрвөн их хүчтнээ уландаа хийсэн 8 их тахилаа найр наадан болгосон насан баг үрсүүд минь та нар
Гариг гаригтай түмнээ харцгааж, галвын түүхийг сониртцоож, элдэв уудам нарт ертөнцтөө игэлгүй энэ хуужим хорвоод сэтгэлээ нэг, үйлээ нэг, хөрстөө нэг, амин судлуудаа нэг мэдэрцгээ. Хатуу бэрхийг туулж хаан зэрэгт дайчин явсан хатан би. Буман их онгон сардгуудыг түмэнтэй их насаар нь уйлуулж, цайлган сэтгэлээр инех үрсийнхээ зүрхийг нь нэг норгож, зүсийг нь нэг гундаан байгаа даанчиг олон үрсийг хараад дэндүү ихээр шаналж байна та. Сайхан сэтгэлээр үйлдэн байсан саруул итгэлээр нэгэн байсан ил нартыг буман их харын эд юугаар нь айл бүлээ устгаад ах үйд төрөө бутраагаад мянган мэрэгшлээ гээгээд цаг үе ороо бусгаа болгоод ард түмнээ айдас юун давтуулаад ах үйд ил нартаа цус урсгаж мянган их хорыг дуудаж төрлөх ил бие сэвтэн сийчүүлэн байхын хэрэг бий гэж үү. Өр хүүхдээ гэсэн ихийн сэтгэл үймэрэн шаналн байх болж тээ. Цайлган цагаан сэтгэлээрээ нэгдсэн үл тасрах алтан язгуурт бүсээ үймэн самуунда гээжтэй өрсөд минь. Ариухнаас ариухан ил бие, ариунаас ариун ил цусаа, халуун идэр насаа хар оронд илэн байх. Харанхуй их зовлон идэлэн байх ирээдүйн өрсөө ботолгүй явнаа да өрсөд минь. Хөөрхи өрсөд минь хөөрхи, иви өрсөд минь иви. Хөх Монгол оронд минь үс сансан бүхний өөдөөс морьтон их өвгөд чинь илд юугаа байрн тайрах чадaltaа билээ. Санаа муутай өрсөдөд заяа тавиланг нь мэдрүүлэх бас илттэй билээ. Туга бид газар дунгаагүй, түүхээ бид сэтгэлээсээ харчаагүй. Ард олноо амин зүрх шигээ дээдэлж, алагхан ил дэлхий ертөнцтөө ахин олдохгүйгээр нь эргэн заяахгүйгээр нь хайрлан дээдэлдэг нь байсан юм та бид. Ил нартын 10 түгээмэл хിവэрэ гэж үү. Ах үйт их төрийг төхнүүлэх эрдмүүд нь аяа бас хിവэрэ би гэж үү. Сарн наран хоёрын цаагта хөх тэнгэр оршдог гэдгийг саатан бас өрсөд минь таньсан гэж үү. Эвлэг хэрсүү ухаанаараа энхэн нартад амьдарч чадсан гэж үү. Ингүй их нартынхаа буман сайхныг мөхөөж чадлаа гэж үү та нар. Өмнө зүгийн харийн өрсөд өөхөн өрсөдийг минь юу болгоч хоовэ. Мянган олон мэрэгшилтэй малчин их ухамсарт өрсөдийн минь сэтгэхүйн сэрхүйг нь ямар ихээр унтраах авэ. Дээлийнх нь ингэрэн нойтон хатад дэндүү ихээр мэгшин уйлах юм. Бүлээн цусн лugшин байх. Баатар их хүүхдүүд нь гимшин суух юм. Хар муу ёдор толгойгоо харын их үйлсээр дүүргээд буман гэрлийн ирчиг даалгүй бууралган ил ертөнцөөсөө хөх тэнгэртэй гарах үедээ өрсөд. Эцэг өвгдийнхөө ухааныг энхэн биеэсээ алдсан. Инхрийн нандин эрдмүүдээ ил биеэрээ гээсэн. Эцэг ихийнхээ ялтам их хайрыг дагаагүй өрсөд. Ингүй дэлгэр үлсийг нь умарцсан өрсөд минь. Ил нартад ихийгээ та нар дээдлэх хэрэгтэйч. Эцгийнхээ ухааныг бас өвлөн төрдөг нь жам ёсны хэрэг биш гэж үү. Жам ёсны үнэн чинь энэ биш гэж үү. Нартал ил ертөнцөд хаан хүмүүний ухаан оройн дээдэд орших учиртай атал. Хатуугаас хатуу бүхнийг дарах төвшин ихийг өвөртлөх
учиртай. Ариун их үүсийг дүүргэх чадалтай эцэг хүмүүн болгох аягтай өрсүүд минь хүртэл хариулсын хадад шиг хүмүүн их бие хөөрхий өрөвдөлтөө нэгэн болгож хүнч сэтгэлээ хөсөр хөвтөх яс мэт үжрээгээд ухаан бодол тарих оюунда гурван зүйлийг л эргэлдүүлэн уймран суух зуурчин ил төрчин ил монголчин ил нутагчин алтан багнаа гэж наран аадарт цохиулах нь үнний хэрэг биш гэж. Энэ цаг нь баатрын хуйг өмсөд хүчит их зэвсгээ агсаад хүй олныхоо төлөө уугаалan дайрах хадад чинь хөрс талтанхан ил дэлхийдээ хөх толб хүй их ухаанаараа гайхахдах ёстой атал өөрсөд хоорондоо сэтгэл юухан нь морилцаад симхийн нэг илдвэр нь хилээдэл хацарт гоо ингэсгийг нь харийн хороор дүүргэн байх хөөрхий миний өрсөд та нар минь хатан ухаанаа бас сөхөг нь үнний хэрэг биш гэж үү. Идлэх өмсөх идүүд нь үүлийнхээ хэрээс хэтэрсэн үнэн худал хоёр нь амныхаа ардаас наашилсан ах уйд төрийн өрсүүд минь хаана байна тэр хөх толбод өрсүүд минь хаана байна тэр буман их хаддын удам түмэн их хаадын өрсүүд чинь энхэн нартын ил өрсүүд энэ хിവэрээ холоо отвол эргээд ирэх өвгөд үгүй илээгээд суух нутаг үгүй үгийлээд байх яс үгүй эрхлээд очих цус үгүй болж хөх тэнгэрийн хилэнт үгнэн хилэгнэн байж хөрс талтан дэлхийн буман их өрсүүд хөх тэнгэрийн аянгаар нэргүүлэх үедээ. Хөх Монгол гэдэг чинь хүйтэн их өрсүүдийг даран байдаг. Хөрс талтан дэлхийдээ дээдэн байдаг. Цагийн цагта үеийн үедээ үйл бүхнийх нь оройтон зогсдог. Түмэн их манлаад жанжидтай. Түмэн их өргөн цагийн туйлстай. Нарт ертөнцийн балчирхан өрсүүд та нар хийх үсээ бодолтой хийж жаяглах ёсоо зөвгөл жаяглах хэрэгтэй дээ. Төгөлдөр олон өрсүүдийн минь зөөлөн их зүрх сэтгэлээр нь зүрүүд их зангаар нь эцэг тэнгэр их ертөнцөөр нь хаад төртэй улс гүрнээр нь харь улсынхан довтлон ирж хамаг олон балчир өрсүүд минь хижиг өрөөсөнд чинь аваачиж энэ цагийн үрс та нарыг эдийн хар ертөнцөд оруулах үедээ. Хөх мөнх тэнгэрийнх нь хөрс талтан дэлхийд нь буух зарлагтай жаягтай бүхий л үүсэнд гунтаж хүмүүн алтан заяага гээхвэтэй өрс минь. 4 зүгтэй 8 зохистой амраа мангалангаар мишэн суух урсуудыг балчирхнаас нь өндөр өвгдийг хүртэл нэгийг нь нөгөөгөр нь сүрүүлээд сүхрүүлээд сүйтгэдэл явандаа артчихна. Энэ цагт балчирхан өрсүүд ирэх цагт балчирхан өрсийн өрс түүний дараа нь балчирхан өрсийн өрс харин хожим нь балчирхан өрсийн өрс хүртэл хөх монголооч танихгүй хөх тэнгэрээч мэдэхгүй хөрс талтан дэлхийдээ хүртэл мэдэгдэхгүй төрлөх их үйлсээ хийж дийлэхгүй харин эзэнт гүрний гэгдэх Монголын минь өрсүүд энэхэн нартад ноёлох үедээ. Балчирхан өрсүүд оюун ухаанда алтхан биеийнхээ зүрх сэтгэлдээ нэгээхэн хар улсын сайхныг нь мэдрээд сэтгэл зүрх нь хөөрч тогтлоод хөрс талтан дэлхийнхээ ингэрт хар улсад дурланхан байвал нэгээс нь нөгөөг нь гээдэл нөгөөгөөс нь дараачийнх нь гэж ахин агсаар хөрсдийнхэн дэлхийг минь хармуугийн оромж юухан болгож
Хүй их хар ертөнцүүдийн игнэнд оруулж хөрсталтан дэлхийн минь цээжинд хөх монголоор минь боолоо хийлгэх гэсэн хариулсын илэгхэн үрсүүд нэг нь нэгнийхээ хаад болгон хөх Монголын минь дарлагыг санаархах хүй их бодолтой үрс чинь их байна та. Балчирхан үрсүүд бие биесээ хар мууруу түлхэж нэг нь нөгөөгөө хар муухай нэвтрүүлж ийм зүйлийг энд ингэдэг юм, тийм үйлийг тентэн тэгдэг юм гэдэл сайн сайхныг нь биш хар мууг хүслээр нь татаж хөрсталтан дэлхийд нэг нь нөгөөгөө нөгөө нь бусдыгаа өхүүлж байх юм да. Хар орны үрсүүд залхуурлах гээжийг улам л ихээр ашиглаж байна. Балчирхан үрсүүдийн хийдэг бүхнийг нь ингэхэд л болдог болгоч тээ. Тэр бүхэн хөх Монголын минь хөх үрсүүдийн минь өхүүлэх гэсэн нэгэн арга шүү дээ. Хөрсталтан дэлхийг удирдан явах хаадуудыг хөх заяад өрх гэрээ аван явах чадaltaй үрсүүдийг минь хөөрхий бас игэлхэн балчирхан үрсүүдийг минь сархад юунд нь умбуулж сайн сайхан бүхнийг нь төлөө гисээр хармуу бодолдонж харанхуй их ертөнцөндж хүртэх хар сархтандаж харийн улсууд балчирхан миний урсуудад хөхүүлэх бас нэгэн арга хэрэглэн байх юм. Балчирхан урсуудын энэ их сархад оюун ухаанд нь нөлөөлсөөр их ихээр зооглоод байвал оюун бодол тарих юуг нь атгын чинээ хумхын толион чинээ өчүүхэн болдог юм. Аяа бас зүрх сэтгэлийг минь аяа бас зүгээргүй ил биеийг чинь хүртэл хорлон байхад хар сархтын дэв бузрыг өргөө гэртээж авчрах нь юуны учир вэ? Багахан хэмжээгээр нь хүртвэл буян болж алдхан биеийн чинь өвчнийг илаашруулах дэм бийж аяа бас хэтрүүлэн хэрэглэвэл ахуйд төртөө хар муг авчрах хараал юуг хийх хүчтэй хар сархад болдог юм. Алдраахан энэ бие сархтаар ундаалаад л байвал агва тэр сархтын чинь цаана ямархан хар үйлс нуугтан байж байдгийг мэдхүү. Нэгэн ихийг хүртвэл нэгэн их гаймшүүд. Нялхан үрсүүд минь өөрсдөө хар сархтанд толгоогоо мэдүүлж хөөрхий илхэн нартаа ариун ихээр хар идэнд шунаж ахуйд их төрт гарах үрсүүдд нь ч бас хар сархтанд хөх бие зориулан байх юм да. 10 хар идэний чинь нэг сархад чинь юм шүү дээ үрс минь. 10 хар идэний айхтар том их нь хар сархад чинь юм шүү дээ үрс минь. Хөх тэнгэрийн минь үүлийг газарт ариун ихээр шившиг болгох үрсүүд ахуйд их төрт минь хүртэл нөлөөлөн байх юм. Сайн мууг нь ялганж дийлэхгүй хэрнээ саар их зүйлсийг нь дарах хүчгүй хатлаа. Хөх их тэнгэрээ яриад хөрсталтан дэлхийдээ халаглан суугаа үрсэн минь. Хүмүүний ил заяаг нь шарлуулах шар их алуур нь болсон хар их ертөнцийн төмбөмөн ядрууд энхэн нартад өхүүлэх нэгэн арга хэрэглэж л явах юм та бас. Хөрсталтан дэлхийд минь хөх тэнгэрээс нь илгээгдсэн ч бай. Хөрсталтан дэлхийгээс нь үүссэн ч бай. Ил нартын үрсүүд бүтээсэн ч бай. Альва их зүйлсийг амин хувийнхаа болгож ахуйд их төрийг нэгэн мэдлэлтэй байлгаж түмэн их үйлсийг ганцхан дэмээр дэмнүүлүүлж түүхээ хүртэл өмчөрхөн цэцэрхэж түмэн их үйлсэж төгөлдрөөр нь мэдэж дийлээгүй байж аяа бас минийх гээд аглаг их уусыгч минийх гээд ахуйд их засгааж минийх гээд хар муутайгаа нэгдэн нийлж хар их бэрдүүдийн хүсэлтэй болж
энхэн нартаа минийх гээд өмчөрхөх үрсүүд эндэл гарч ирчтэй. Хөрсталтан дэлхийн үрсүүд үүлийн хар мууг өөрсөө үүсгэж аливаа хар бүхнийг өөрсдөө бий болгоод асар их хар үйлстэй өөрсдөө дороотож ах үйд төрдөө хүртэл дороотох ухаанаа гаргах юм та. Балчир үрсүүд энэ цагт ганцхан бодолд ээж хөөрхий түүнийхээ араас алт биеэ зориулж нарт ил ертөндтэй хүсэл сэтгэл үйл хэрэгээрээ нэгэн байж чадаагүй хэрнээ ам юутагаа тэнцүүхэн ах үйд төрөөсөө тэр зоос юухнаа авгатлаа. Аглаг их өргөн нартаа амин сэтгэл нь үл ханан илүүтэй зоос хүсэх арвинтай олон үрсүүд түмэнтэй ихээр дэлгэрч түүнийгээ бас бие бисээ гуйж бие биедээ өгч түмэн ихээр нэг нь нөгөөгөө хорлож доройтуулан байх юм та. Балчирхан үрсүүд өөрсдийн гараар бий болгож энэхэн алган дээрээ гаргаж ирээгүй бүхнийг тэр чинь ийм зүйлс байдаг юм, эн чинь тийм зүйлс байдаг юм гэж бусдыг дуурай. Мянган их өндөр хотгийн буман их төрт ёсны хажуугаа жайгуудаа гийгээд бууралхан ил нартад буйнд их заяага хар хүмүүний хар элгийнхний гарт алтчихад өөрийн тэргүүн нь үгүй мэд нэгэн хүмүүний үгээр нөгөө хүмүүн нь жаяглан амьдарч ил нартыг илээх хүрсүүд нэг нь нөгөөгөө бас доройтуулна л байх юм. Оюун мэдлэгээрээ хийж дийлээгүй хэрнээ зоос юм бүхнээрээ хэрэгтэй зүйлс бүхнээрээ нэг нь нөгөөгөөрөө дэмнүүлэн байж төрдөөж хүртэл гарах юм та өрсүүд. Ариун их үүсээрээ дээшээгээ дээд тэнгэртээ хүрч чадахгүй хэрнээ. Ариун их хийх үүсээ хийж дийлээгүй атлаа. Түмэн мэрэгдийн синтид нь заларч, түмэн ноёдын синтид өрхөмжлөгдөж, өнөр их үүсийг хийн гэд дийлж байгаа нь хаана байна? Хааны суудалд харц иргэн өрн суугаад түмэн буман үрсийг удирддаг билүү? 10 цагаан буйнаа игэлхэн ганцхан дүрсээр нь солиод түмэн буман үлсийнхээ дэнсэнд сайнч үлсийнхээ дэнсэнд бууж үлсийн дэнсэнд хураан авах дүрсээ тэд хөөрхий бас цээжиндээ нууж хүй олноосоо харамлан байж ариг хугацааг нь өнгөрөөн байж нар сарыг нь нилээн байх тэд хөөрхий тэр дүрсээр юу хийх гээ юм бол тоо. Хөх тэнгэрт гарахтаа аваад одох биш. Хөрс талтан дэлхийгээсээ халиад эрлэг твдээ очихдоо хооч аваад очих биш. Аяа бас энэ өрсөд булгуу. Суу хаана цангаан байж сурч мэдэх үйлсээ нэмэх учиртай юм. Балчирхан өрсүүд энэ цагт баталж нотолж дийлээгүй хэрнээ нэгийнхэн зүйлийг гаргачгаад иймхэн зүйлийг бий болгочоод амтай амьг нь мэддэхгүй судар сэтгэлчгээд хармууг айлдан байж ах үйд их төрийг хүлэн байж хэрэгтэй хэрэггүй зүү бурууг нь мэдээгүй. Даян их сударсаа гаргаад л нэг нь нэгнийгээ улмал доройтуулаад л нэг нь нөгөөгөө үгүй хийгээд л байна та өрсүүд. Дэлхий ээжээ байгаль ээжээ хар сархтын амин их авшгаар нь хорлож түмэн олон өрсүүд хийх үсээ хүртэл умартаж хин хүний идлэхгүй жаргалыг эдэлж буй мэд наадаж наргиж зугаацах зингэх нь ихсэж хөрс талтан дэлхийд устгах нэгэн арган тавтаад олон их өрсүүд бие биетэйгээ золголтон байж хар сархад хий хоосон альбан ил ертөнцийн өчүүхэн нэгэн боцрыг дуудаад хөрс талтан дэлхийдээ инээн баясангүйхэн олшроод инхрийхэн бяцхан үрсэж ханийн заяагаа уландаа гიშгээд өөрөө өөрсдийгөө доошохноо хийх гэж нь их л байх юм та.
Харахад юуныхан дэвтэй үрсүүд нь нэгдэж, сайнтай муутай бүмэн үрсүүдийг хорих. Төмөн альбтын их өргөө, төмөн их дэв бузрын цуглах нэгэн газарт нэг нь нөгөөгөө бүүрлхэн үцэж, нэг нь нөгөөдөө хар үгс хайж, эрдмийн үлсээ хуваалцах үрс хүртэл хар ил өргөөгөөр цочлогно. Энхэн нартын бас нэгэн тахал билээ. Ариун их ние үрид үнэн, алтан дээд үнэн, хөрст алтан дэлхийн эрдэмт номтууданд хүртэл өнөө цагийн балчирхан үрсүүдийг төмөн буман үг хэл бүхнээр нь жаяг бүхнээр нь нэг нэгийгээ даран байгаа нь хар ертөнцийн бас нэгэн арга биш гэж үү. Энэхэн цагийн хаадын синтед залрах үрсүүд төвшин ихээ хийж дийлээгүй хэрнэ. Зүгээр нэгт дээд тэнгэрт гарна гэж санана. Ирлэг төвчин бас байдаг юм. Үүлээ хийж дийлэхгүй бол өндөр синтед залраад яах юм бэ? Андгаа их үлсийг чинь бүтээж дийлэхгүй юм бол андгаа 50 байж хөх тэнгэрийн төмөн их синтед борилоод яах юм бэ? Ирлэг тамдан очиж шийтгүүлэх гээгүй юм бол энэхэн нартад хийх үлсийг нь хийж дийлэхгүй бол балчирхан үрсүүд та нар хөх тэнгэрийн төрийнхөө синтед санаархад юу хийх вүт? Нэгийнхэн үлээр нь дүрсэлвэл балчирхан үрсүүд ихийнхээ дийлийг өмсөж их хүмүүний хийдэг үлс бүхнийг нь хийх гээд л суугаад байгаа гэсэн үг шүү дээ. Нэгийнхэн өрн их хүмүүн болох болоогүй байж их хүмүүний хоо хуйгийг нөмөрчхөөд бяцхан үрстэй ангир уурга хөхүүлэх гээд суугаад байвал ямар байх вэ? Түүнтэй нэгэн адил биш гэж үү? Төгөлдөр их үрсүүд өөрсдөө бас мулгуу хэвдэж хөх тэнгэрт төмөн их өгөдтэйгөөч мэдэхгүй байж мулгуугаа төрийнхөө синтед гаргачихад төмөн ард нь одоо хилэгнэн суугаад хиний буруу вэ? Ард олон үрсүүд өөрсдөө ухаантай байж л төр чинь бас гэгээлэг байдаг юм. Тэр бүх үрсүүд удахгүй гэгээрээд ирвэл төмөн мангуугаасаа нэгэн ч гэсэн ухаарханд. Хөх тэнгэрийн хөх синтед эцэд нь бас ирээдэл сууцгаана. Тэгсэн цагт төр гэдэг, хөх Монгол гэдэг ямар агуу их үйлтэйг нь ахуйд төрөө ямар агуу гэдгийг нь ил өрсүүд бүгдээрээ мэдэх болно доо. Засгүйн их тэнгэр, засгүйн их ертөнц бүхэн үүлээ хийгээд ирэхээр зам мөрөн нээгдээд заяа тавилан аяанда цаашаа дэлгэрээд ирэхээр хөх тэнгэрийн хөх Монгол ямар их агуу гэдгийг, ямар их суутан гэдгийг мэдээд л ирнэ. Засгүйн их үйлс эхлэхээр мулгуу үрсүүд өөдөөс нь довтлон дайрвал төмөн их суу ухаан гэдэг нь төгөлдөр их суу бэлэг гэдэг нь ямархан ариун үйлстэй гэдгийг төвшин сайхнаар нь мэдрүүлээд л байх хэрэгтэй дээ. Зөөлнөр хандах үрсүүд байгч, хатуугаар хандах үрсүүд бас энэхэн дэлхийд байдаг таа. Засгүйн их үйлсийг хийн гэж бодож байна үрсүүд. Балчирхан үрсүүд та нар өөрсдөө хийн шүү дээ. Төмөн олноо засаж байж, төгөлдөр их үйлсээ дэлгэрүүлж, төрт ариун ёсоо засах жаягтай байдаг юм. Атал бас тавилангаараа, жамаараа явах үрсүүд нь энэ нартад байлгүй л яах вэ? Бумун их түүхүүд дэлгэгдэн байхад, засгүйн их үйлс хийгдэн байхад, төгөлдөр их овог отгийн улаачид бүгд л хөх тэнгэрээ, хөх ертөнцөө, хөх төрөө аврах гээд үүлэнд тань дэмнээд л ирэндээ үрс минь. Санаагаа бууж хэлээгээрээ. Та үрсийн энэхэн цагийнх нь нэрс нь, үйлс нь, бүхий л зүйлс нь үн эртнийхээсээ ондоо болж дээ.
Энэхэн цагтаа та урс ямар зүйлсийг ухан байж энэ цагийн үлээ дэмнэх вэ? Хөхтөрийнхөө төлөө засахын тэнгэр үйлээ хийж хармуу бүхнийг дарж түмэн их гэрлийг амьтаа болгож төгөлдөр их үлсийг нь эхлэх жаягтай билээ дээ.